Ховд аймагт эсдийн ерөнхий шалгалт 7 сарын 2-оос 5-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дуслаа. Мөн хүүхдүүдийн мэргэжлээ сонгох, сургуулаа сонгох онлайн бүртгэлийн ажил маань өчигдөр 8-ны өдрөөр дууссан. Монголын ихтэй сургуулийн консорциумын гишүүн сургуулиудын бүртгэл өнөөдөр дахин нээгдэж үргэлжилж байна. Энэ бүртгэл маань 7 сарын 10-ны 22 цаг хүртэл бүртгэгдээд ингээд дуусахаар байгаа. Тэгэхээр бүртгүүлж амжаагүй хүүхдүүд дахин бүртгүүлэх ийм боломж байна гэдгийг энэ дээр бас хэлмээр байна. Тэгэхээр эсдийн ерөнхий шалгалтын хувьд бол Ховд аймаг амжилттай оролцсон, амжилттай шалгалтаа зохион байгуулж явуулсан. Энэ хүрээндээ бол аймгийн хэмжээнд нийтдээ 917 хүүхэд энэ жилийн эсдийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хэдий ч 738 буюу давхарцсан тоогоор 2234 хүүхэд шалгалт өгсөн ийм нөхцөлтэй байж байгаа. Энэ удаагийн эсдийн ерөнхий шалгалтанд нийгмийн тухай мэдлэг хичээлээр 2 хүүхэд, мөн монгол хэлний хичээлээр 1 хүүхэд 800 оноо авсан юм амжилттай. Мөн биологийн хичээлээр бол 98 оноотой дээдлийн хүүхэд, дараагийн хүүхэд 97 оноотой ингээд явхад 98 оноотой хүүхэд 788 оноо авсан ийм үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр энэ жил бол бусад зарим аймаг болон Улаанбаатарт бол 800 оноогоор даалгавар гүйцэтгэх хүүхдүүдийн тоо нэлээд өндөр гарч ирсэнтэй холбоотойгоор 98 та хүүхдүүд маань 800 оноо авах боломжтой хэдий ч дээрээ олон хүүхдүүд 100 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан учраас энэ 98 та хүүхд маань 788 оноо авах ийм хэмжээнд үнэлэгдэж ингэж явсан байгаа гэдгийг энэ дээр бас хэлхийг хүсэж байна. Энэ жил эсдийн ерөнхий шалгалт бол Ховд аймгийн хэмжээнд бол бүх 10 хичээлээрээ өссөн. Гэхдээ энэ дотроос Монголын түүх хичээлээр 37.7 оноогоор бол доошилсан байж байгаа. Энэ бас тодорхой шалтгаантай. Аймгийн хэмжээнд бол монгол хэлний хичээл жишээлбэл 12.9% ихсэн, газар зүйн хичээл 100.2 оноогоор ихсэн, физикийн хичээл бол 27.7 оноогоор ахисан гэдэг ингээд аваад үзэх юм бол бүх хичээлүүд дээр ахиц сул гарсан байж байгаа. Монголын түүхийн хувьд бараг 50% нь оролцсон хүүхдүүдийн 50% нь өмнөх оны шалгуулагчд байсан. Өмнөх оны шалгуулагчид жилийн хугацаанд шалгалтаа бэлтгэхгүй орж ирж шалгалтаа шууд өгснөөс энэ жилийн хүүхдүүдийн баал оноонд бас нөлөөлөх ийм нөхцөл байдал бол харагдаж байгаа. Гэхдээ энэ жил эсдийн ерөнхий шалгалтыг өмнөх оны төгсөгчд бол 141 хүүхэд шалгалт өгөхөөр саналаа өгсөн бүртгүүлсэн байсан. Эндээс 127 хүүхэд өмнөх оны сурагчид маань ирж оролцсон байж байгаа. Энэ яагаад гэвэл зарим ихтэй сургуулиуд бол өмнөх нэг хичээлээр оноо авсан, дараагийнхаа хичээлд оноо авч чадаагүй хүүхдүүдийг нэг жил сургаад дараа жил дахиад эсдийн ерөнхий шалгалтанд орж дараагийнхаа нэг хичээлийн баал оноог цуглуулах ёстой гэдэг ийм эсдийн ерөнхий шалгалтанд орсон бүртгэлээ хийх ёстой гэсэн ийм чиглэлийг өгсөн учраас өмнөх оны хүүхдүүдийн тоо нэлээд өссөн дүнтэйгээр ингэж орж ирсэн байж байгаа. Тэгэхээр боловсрол соёл шинжилгээ спортын яамнаас 2019 оноос хойшоо эсдийн ерөнхий шалгалтаар байр эзлүүлэхээ болсон байж байгаа. 2018 онд хамгийн сүүлд эзлүүлэхэд Ховд аймгийн хэмжээнд эсдийн ерөнхий шалгалтын голч дүнгээрээ улсад 6 дугаар байранд манайх жагсаж байсан. 19 онд байр эзлүүлээгүй, 20 онд байр эзлүүлээгүй. Тэгэхээр 19 он 20 онд эзлүүлээд байгаа энэ албан ёсны бус энэ тоо баримттай энэ байр эзлүүлээд байгаа байдал бол хувь хүмүүс, тодорхой нэг багш нар, тодорхой нэг төрлийн бус байгуулагч байдаг юм уу? Эдгээр хүмүүс бол өөрсдийнхөө сонирхлын үндсэн дээр янз бүрийн аргачлалаар ингэж бодож гаргаад байгаатай холбоотой. Тийм учраас энэ сошиал дээр энэ жилийн хүүхдүүдийн амжилтыг гаргасан амжилтыг бас сөргөөр хүүхдүүдэд бас бити нөлөөлөх үүс байдлаар хандаарай гэж та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. Тэгэхээр эсдийн ерөнхий шалгалтын хувьд бол шалгалтаар дундаж оноогоор нь байр эзлүүлэхдээ яамнаас ямар зарчим баримталдаг байсан гэхээр ерөнхийдөө өмнөх оны төгсөгчдийг нь ялгаад тухайн жилд 12 дугаар ангийг төгссөн хүүхдүүдийн онооны дунджаар байр эзлүүлдэг ийм учиртай юм аа. Харин яамнаас эрхчил сургалтын чанарын нөхцөл байдлыг үнэлэхийн тулд 9 дугаар анги энэ нийт сурагчид 10 дугаар ангийг төвөрлээд 3 дугаар ангийг төвөрлээд 3 хичээлээр 3-5 хичээлээр шалгалт авч тэр шалгалтын дүнгээр сургалтын чанарыг үнэлнэ. Тэр дүнгээр харин аймагуудыг байр эзлүүлнэ гэдэг ийм зарчмын хүрээнд хийгдэж байгаа. Ирэх 10 сард улсын хэмжээнд энэ ажил маань зохион байгуулагдахаар ингээд төлөвлөгдөд ингээд явж байгаа. Тэгэхээр бид сүүлийн 4 жилийн хугацаанд бас
аль болох массын сургалтын чанар руугаа илүү анхаарах, зөвхөн өнөөдөр эсрэг ерөнхий шалгалтынхаа үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна массын сургалт руугаа илүү анхаарсан ийм цаг хугацаа байсан гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За ингээд ерөнхийдөө энэ 2020 оны эсрэг ерөнхий шалгалтын дүнг ерөнхийд нь урьдчилсан байдлаар ингээд нэгтгэхэд үзэх юм бол өнгөрсөн оноос 12.6 оноогоор эсрэг ерөнхий шалгалтын голч оноо маань 10 хичээлийн дунджаар ахисан ийм үзүүлэлттэй байгаа гэдгийг та бүхэндээ бас хэлмээр байна.